Одоо сүүлийн үед манай байгууллага руу маш их эцэгчүүд утас зогсож байна л да. Танах сэтгэц юм гэсэн тодорхойлт гаргаж өгөөч. Өсвөр бага насны хүүхдэд сэтгэц хэвийн бус гэсэн ойлголт байхгүй. Танаас сэтгэц хэвийн биш гээд хүүхдийг сургууль сурахгүй байх юм уу? Тэр хүүхдэд ажил хөдөлмөр эрхлэх мэрэгжил сонгох боломжийг нь хаах гэдэг юм уу? Энэ бол яаж ёс зүй тохирохгүй асуулт байгааз. Хүүхэд харилт сургалтын явцад ачаалаад ирэхгүй стресстэж болно. Депресс буюу сэтгэл готролд орж болно. Өсвөр насны үерхэл нөхөрлөөс болоод готролд орж болно. Тэр үед нь л эмчилт туслана. Тэгэхээр сэтгцэн хэвийн бус гэдэг ойлголт яах вэ? Баггүй. Сэтгцэн эмгэг яах вэ? Тусаж өвдсөн байж ах болно. Нэгэсэндээ бид нар ханаад аваад хүнд уушиг нэг бронхит болдог шиг бид нар өвдсөн байж ах болно. Тэр үед нь эмчлүүлнэ. Тэгэхээр сэтгэц хэвийн бус гэсэн ойлголт байна. Abnormal гэж англи хэл дээр ярина. Хэвийн бус сэтгэл зүй бус сэтгэц эмгэг гэж хэлээд байгаа. Abnormal psychology. Abnormal psychology буюу mental state гэдэг маань тэр хүний сэтгэц нь одоо юмыг хүлээж авах боломжтой байна уу гэдэг насанд хүрэгчдээр ярина. А хүүхэд дээр яг ярихгүй. А хүүхэд хэрвээ сэтгэл зүй асуудалтай, сэтгцийн асуудалтай одоо эмгэг тусцсан байхад тэрийг эмчилж болно. Эмчилгээнд явах нь шүү дээ тэр хүүхэд. А тэрнээс тэр хүүхдэд сурах эрхийг нь хаах бох. Ямар ч асуудал байж болохгүй. Энэ бол хүнлэг ёсонд харьцуул. А нэг хүмүүс ингэж ойлгоод байна. Суралцсан бүршүүл ADHD сэтгцийн эмгэг гэж ойлгох гэдэг шиг. Үгүй шүү. Уучлаарай. Дэлхийн нийтийн оюун ухааны хомсдлын холбоо гэж хэлээд байдаг. Энэ холбоо үртэл оюуны хомсдол гэж хэлэхээ болоод оюуны бэрхшээл гэж үздэг болсон. Энийг эмгэг гэж үзэхгүй. Яг төрөлхийн жоохон асуудалтай. Гэхдээ тэр хүүхэд тодорхой хэмжээгээр үсэг нийлүүлээд үгээ уншаад автобусны хаяг хараад бас үйлчилгээний төрлийн ажлууд хийх боломжтой цэвэрлэгээний ажлууд. Тэгэхээр чадваргүй хүн гэж байхгүй нэ штэ. Дауны синдромтой хүүхдүүд өнөөдөр үйлчилгээний ажил хийгээд өөрсдийнх нь капиг ажиллуулад байгаа үстэй. Тэгэхээр сэтгэц хэвийн юм гэсэн дүгнэлтийг энэ хүүхэд өвдсөн тохиолдолд сэтгцийн эмч, сэтгц эмгэгтэй байна, эмчилгээ хийх шаардлагатай үгүй гэдгийг оншилж эмчилгээ хийх шаардлагатай бол эмчилгээ рүү шилжүүлэхийг л хэлнэ. Харин сэтгэл зүйн байдлын буюу psychological report гэж хэлээд байгаа. Энэ репортыг онцлогоон дээр тулгуурлаж гаргана. Нөгөө хүүхэд маань хэл яриа хөгжил сул байна уу? Тооны логикийг ягаа ойлгохгүй байгаа. Суралцсан бэрхшээл байна уу? Анхаарал нь яагаад тогтож өгөхгүй байгаа юм бэ гэдгийг онцлогоон дээр тулгуурлаж гаргачаад энэ хүүхдүүдийн сул талыг нь яаж нэмэлт хэлбэрээр хөгжүүлж болох вэ? Ба нэмэлт багш авах уу? Сургуулийн тогтохгүй байгаа мó үгүй юм уу те? Багшийн арга барил нь тохирохгүй байгаа мó гэдгийг тодорхойлж өгөх хэрэгтэй байхгүй? Тэгэхээр эн чинь шал хоёр том ялгаатай асуудал ах юм шүү дээ. Ямар ч багшаар хүн мэрэгсэн байх юм бол бакалаврын боловсролдоо сургам сэтгэл судлал гэдэг хичээлийг заавалж орсон байна. Боловсролын технологи гэсэн бүх хичээлүүдийг орсон байна. Энэ багшийн ийм мэрэгжлийг эзэмшсэн ингэж хүүхдэд тэнэг мангаараар нь дуудаж болохгүй. Яагаад вэ гэх юм бол энэ сургам сэтгэл судлалын хичээлүүд ерөөсөө багш хүнд юуг ойлгуулдаг гэхлээр хүүхэд болгоны нас сэтгэл зүйн онцлогтод тохируулж сургалт явуулна гэдгийг л ойлгуулж өгдөг. Нэгсээ хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэх гэж багш нарыг бид нар бэлтэж байгаа. Энэ аль биесээр Монгол улсад багш нарыг бэлтгэж байгаа үстэй. Тэгэхээр хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогийг та багш нарын сургалтын явцад анзаараад дуу цooтой хүүхдтэй хам бол тэр хүүхдийг аль болохоор яриулах талаар нь дэмжиж өгөх нь шүү дээ тийм үү? Математик логик ойлгохгүй байгаа хүүхдийг хажууд нь суулгачаад логикийг ойлгуулах өөр арга зүйнүүдийг тэр хичээлээ хэрэгжүүлэх юм шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө цэвэр гэнтэй анхны алдаатай холбоотой гэх юм бол ухаан багшилж байгаа багшийн хувийн ёс зүйтэй холбоотой том алдаа. Ингэж хүүхдийг даруухан хүүхдийг тэнийг юм шиг энэ гэж ерөөсөө хэлж авах болохгүй. Бас хэрвээ тэр хүүхд үнэхээр дуурахгүй хэд даруухан хэд нийгмийн харилцаанд орохгүй байх юм бол мэргэжлийн сэтгэл зүйч рүү явуулах хэрэгтэй байхгүй. Нийгмийн ажилтнаараа дамжуулаад эсвэл сургуулийн сэтгэл зүйч бий болж шít. Яагаад? Энд чинь суралцсан бэрхшээл дотор харилцааны бэрхшээл гэж байдаг.
бас аутизм хөнгөн хэлбэртэй хүүхдүүд харилцаанд орохтой яг сул байдаг. Тэгэхээр хүүхдийн онцлогийг тэр хүн 100% мэдэх боломжгүй шүү дээ сургалтын явцад. Тэгэх юм бол хийний тусламж авах гэдэг тэр хүүхдэд ажиллах арга зүйдээрээ сэтгэл зүйчийн дүгнэлтийг аваад тусгаад тэр сэтгэл зүйчийн дүгнэлт нь ганцхан багшд очих биш хинт очих нь ээж аваа зүгээс хамтраад гуруулсан нийгмийн ажилтнтайгаа хамтрах юм бол дөрүүлсэн сургуулийн захиргаатай хамтрах юм бол тавалсан тий энэ харилцаагаар хүүхдээ хөгжүүлэхэд нь дэмжиж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Хэрвээ хүүхдийн онцлогийг бидэхгүй байгаа бол танаас тэр багшнаас та 4 жил дээрээс нь юу сурсан юм бэ? Сургууль сэтгэл судлалын тий хүүхдэд заах боловсролын технологи энэ олон хичээлүүдээр юу сурсан бэ гэдгээс нь хөндлөж явдаг хүнээсээ ч юм багшаасаа иймэрхүү юм тааламж сөрөг утгатай үг сонсохоор хүүхдийн сурах арга барилд нь сурах чадварт нь өөрчлөлт орох уу? Мэдээж өөрийнхөө яг хөндлөдөг өөртөө тулж ажилтдаг багшийнхаа амнаас тэнийг юм шиг гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ хүүхд чинь сурах чадваргүй байна гэсэн тийм үгнүүдээс авах юм бол хүүхдийн сурах сэтэл гэж байдаг. Энд нь нөлөөлнө. Сурах сэтэл нь унаад, сурах сонирхол нь буурна. Өдөрт очиж сургуультай очихдаа дургүй болно, багштай дургүй болно, ангидаа дургүй болно. Тэгэхээр хүүхдийн сурах сэтлийг бууруулж чинь. Тэгэхээр сургалтанд багш сургууль хүмүүжүүлэх арга зүйг судлаа дээр багшийг дээд сургуулиар бэлтгэгдсэн багшийн сургалт төгссөн хүн ямар ч багш зүс хүүхдийн сурах сэтлийг хөгжүүлэх, сурах сэтлийг түлхэж өгөх, сурах сэтлийг дэмжих гэдэг ойлголтыг заавалж мэдчих хэрэгтэй байхгүй. Энэ бол мэргэжлийн ур чадрын дутагдал шүү дээ. Мэргэжил ур чадрын асуудал яригдж гэн гэсэн үг шүү дээ. Замаар бол тий. Эцэгчүүдээс байн гардаг асуудал манай хүүхдийн онцлогтой. Манай хүүхд ийм юм мэтэр гэж их ярьдаг. Тэ. Тэгэхээр зарим эцэгчүүд маань хүртэл хүүхдийн онцлогийг 100% мэдээг байдаг. Яагаад гэвэл би танаас нэг асуулт асуув. Та өөрийнхөө яриаг утсан дээр бичиж сонсголоо. Та сонсогддгоо өөр хүн сонсогддгоо. Өөр хүн сонсогддог тий. Тэгэхээр хүн өөрийгөө бүрэн дүрэн мэддэг байхгүй. Тэгэхээр эцэг их ч гэсэн хүүхдээ бүрэн дүрэн мэддэггүй гэсэн үг. Эцэг хэн бүрэн дүрэн мэдэхгүй байгаа чи багш бүрэн дүрэн мэдэх боломж байна уу? Байхгүй. Тэгэхээр эцэг их маань энэ яах гэж мэргэжлийн сэтгэл судлалын шинжилгээ ухааны салбар үүсэж байгаа юм блэ? Таны хүүхдийг өөртөө чинь тодорхой хэмжээр таниулж өгөхөд тусал дэмжиж байна. Та хүүхдийнхээ онцлогийг мэдмээр байх юм бол бүрэн оншилгоонд оруулаад хүүхдийнхээ онцлогийг мэдээд тавьчих. Өнөөдөр 18 нас хүрсэн хүүхэд нь сурах сонирхол нь асуудалтай ингээд сурч чадахгүй байхад буцаж ирдэг. Ажил мэргэжлээс солиод 20 настай болчихсон, 25 настай болсон, 40 настай болсон хүмүүс буцаад ирдэг. Яадаг вэ гэхэл буцаад ирэх гол шалтгаан нь юу гэхэл өөрсдийнхөө онцлогийг мэдээгүй. ADHD ч юм уу суралцсан бэрхшээлтэй. Эсвэл өөрөө нөгөө ялмын юм тууштай байснаа мэдэхгүй ажил мэргэжлээ хүртэл буруу явах уу? Сонгодог байх нь шүү дээ. Тийм учраас энэ шинжилгээ ухаан бий болчихсон учраас яг хүүхдийнхээ онцлогийг мэдээ гэх юм бол та мэргэжлийн сэтгэл зүйч тандаа онцлогоогоо илгээ. Онцлогоо маань таны цаг хугацаа, алтан цагийг аль дөрөв хэлсэн. Тэр алтан цагийг нөгөө янз бүрийн курс дамжаанд явуулдаг. Тийм үү? Энэ алтан цаг гэдэг чинь цаг хугацаа чи өөрөө маш үнэтэй зүйлтэй, үнэт зүйл. Мөнгөөр хэмжигдэггүй үнэт зүйл. Бид нар цаг хугацаанд буцаж чижгаа мөнгийг эдийн засгийг чинь бас яг алтан цагийг чинь хэмнэж өгдөг. Тэр хүүхдээ онцлогийг мэдээд энэ чигээр нь хөгжүүлж өгдөг. За нэг зүйлийг дэлхийд дахин тэлэхэд та бүхэнд анхааруулаад ирэхэд хэрвээ тэр хүүхд үнэхээр суралцсан бэрхшээлтэй ADHD ч юм уу тэ дислекси эдэртэй дисграфитэй байх юм бол дэлхийн нийтэд IELTS, SAT, TOEFL-ийн шалгалтуудад ийм хүүхдүүдэд хугацаа нэмж олгодог. Нэг ёсондоо тэр хүүхэд бусад хүүхдүүдтэй адилхан хугацаанд тэр даалгавруудыг гүйцэтгэх боломжгүй учраас хугацааг нэмж өгч байна л гэсэн үг. Бүгд хүүхдийн сэтгэл зүйд ингээд өөрчлөлт орсон. Сэтгэл зүйн байдалд нь өөрчлөлт орсон байгаах. Тэгээд ийм үед эцэг эхчүүд яаж хүүхдээ ингээд хичээлээс нь уйдаахгүйгээр хичээлдэл. За тэгэхээр би сэтгэл зүйн байдалд нь өөрчлөлт орсон гэж хэлэхгүй. Сурах байрга уралд нь өөрчлөлт орсон гэж хэлнэ. Нэг өсөндөө танхимаар хичээлж бод онлайнаар хичээлээд хинтээ хичээлдэг болсон байсан гэхлээр аав ээжтэй хичээлдэг болсон байсан. Нөгөө хүүхдүүд чинь сурах байрга барил нь арай өөр болсон биз дээ. Нөгөө онлайн дэлгэцээр хардаг. Одоо буцаад хосолсон хэлбэрийн ангийн танхимын хичээлд орохлоор хүүхдүүдэд яаж юм гэхлээр давуу тал үүснэ.
нэг юмсандаа сургуулийн орчин хүүхдэд нийгмийн харилцааны ур чадварыг суулгадаг. Бусдаа харилцах, бусдаа өөрийгөө жиших, өөрийнхөө хийж чадахгүй байгаа юмыг бусдын нүднээс олж харах, өөрийнхөө төвшинг олж харах, бусад хүүхдүүдтэй ивэ олох, харилцах ур чадваруудыг төлөвшүүлж өгдөг байхгүй юу? Тэгэхээр би бол сургууль нээхэд биелэх сэтгэл зүйчийн зүгээс баяртай байгаа. Яагаад тэгэхээр хүүхдүүд ирээдүйд нийгэмд амьдрах ш. Тэрнээс гэртээ амьдрахгүй тийм үү? Тэр хүүхд ажиллаж амьдрна. Тийм учраас сурах байр сургалтаа өөрчлөлт орсон. Тийм учраас хүүхдүүдэд сургуульд явахад нь дэмжиж өгөх хэрэгтэй. Найз нартайгаа уулзах гоё гэдгийг сайхан гэдэг ойлгуулж өгөх хэрэгтэй. Миний хүү сургуулиас очиод олон найз нөхдөдөөс ганцхан мэдлэг авдаг биш. Найз нөхдөдөө багштайгаа харилцаанд ордгийн энэ сургууль гэдэг юм сургууль сурч иж бид нар мэдлэг хоригдлуулж иж илүү нийгэмд илүү цаашид амьдрах чадвартай өрсөлдөх мэрэгчлэлтэн болох юм а гэдэг илүү сайн эцэг ихэн дэмжиж ойлгуулад сургуульд нь явуулах нь хамгийн зөв хэлбэр байхгүй юу. Тэгээд одоохондоо хүүхдүүд нөгөө онлайнаар сураад яг хэн байсан бэхлээр ээж авдал хаан байсан байхгүй. Тэгэхээр хүүхдүүд сургуульд очихлоор үеийнхээ хүүхдүүдэнд ороод өөрийнхөө төвшин бас үнэлж явах сурж эхлэн. Тэгэхээр хүүхдэд сургууль маань оюун үний сэтгэл зүйн байдлын зан төлөвийн харилцааны нийгэмшлийн гэх мэт олон чадруудыг давхар хөгжүүлж өгдөг айгуу маш давуу талтай.